Хуванцрыг хаягдлагүй дэлхийн компанид ажил өрнүүлж байгаа MCS Coca-Cola компани үндэсний их баяр наадмаар хуванцрын хаягдлагүй наадмын уриалга төвшүүллээ. Энэ хүрээндээ төв цэглэлдэх хүрээлэнгийн иргэн тойронд хуванцрын хаягдлыг сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар цуглуулж, хуванцаар сав дахин боловсруулах үйлдвэртэй нийлүүлж байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдээр төв цэнгэлдэх хүрээлэнгийн иргэн тойронд наадамчид олноор хуран цугладаг лээ. Тэр хэрээр ПЭТ буюу ус ундааны хуванцар савны хэрэглээнээс үүдэлтэй хаягдал ихээр цуглардаг. Тиймээс байгаль дээлтэй бизнес эрхлэгч MCS Coca-Cola компани зүгээс наадамчдыг хариуцлагатай наадахыг уриалж, хуванцрын хаягдлыг Recycle Me Eco савнд цуглуулж, дахин боловсруулах үйлдвэртэй хүлээлгэн өгөх ажлыг 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Студионы иргэн тойронд бид бүхэн Recycle Mix Eco савнда хуванцрын хаягдлыг цуглуулахдаа иргэдэд хуванцрыг хэрхэн ангилан хаях уу, овор хэмжээг нь яаж багасгаж ангилан хаях уу гэдэг дадал хэвшлийг давхар суулгуулах зорилготойгоо. Тэгээ яг бид бүхний өнөөдөр энэ 2 өдрийн турш цуглуулсан хуванцрын хаягдлаа шууд дахин боловсруулах үйлдвэртэй нийлүүлэхэд яг миний энэ хойно харагдаж байгаа шиг дахин хуванцар сав болох эсвэл футбол болох ч юм уу тийм байдлаар одоо хуванцар маань хог хаягдал биш дахин төрдөг болсон шүү гэдэг бас иргэдэд таниулах ач холбогдолтой ийм ажлыг зохион байгуулж байгаа. Дахин боловсруулах боломжтой энэ бүтээгдэхүүнүүдийг одоо энэ хувийн хвшлийн компаниуд маань бас эргээд иргэдээс ингэж аваад дахин боловсруулах чиглэлээр ингэж хог хаягдлыг их усүр дээр багасгах чиглэлээр одоо стадион дээр захирчийн ажлын албан үйл ажиллагааг дэмжиж ингээ хамтран ажиллаж байгаа. Одоо жишээ дурдчих юм бол энэ Coca-Cola компани ундааны савлаазыг иргэдээс яг их усүр дээр шууд ингээд өөрсдөө хогийн савнд аваад үйлдвэрлэгөө ингээд авч явж дахин боловсруулах үйл ажиллагаа хийж байгаа нь бас цаг үеийн бас маш үр дүнтэй арга хэмжээ болж байгаа. MCS Coca-Cola компани хуванцар дахин боловсруулах TML үйлдвэр өнгөрсөн онд ашиглалтанд орж үйл ажиллагаагаа явуулж эхлэв байгаа билээ. Жилдээ 20 мянган тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай TML үйлдвэрт нэг хуванцар савыг дунджаар 5 удаа дахин боловсруулж ашиглах боломж бүрдэх юм.